За манай ажлын нөхцлүүд дуу чимээ, тоос, угаар, халуун одоо бүхэл одоо нөхцөл байдаг. Ер нь одоо бид нар их хүнд нөхцөлд ажилладаг. Ажилчид маань одоо маш их ядарч байна. Одоо шил хайлж байгаа нөхцөл бол цээсээ 1400 гараас тайлж байгаа. Бидний ажлын нөхцөл бол их одоо утаатай гэж. Хүүхдтэй үнд удаамаа маш их нөлөөлдөг. Одоо яагаад гэвэл одоо угаар тоосууд одоо их учраас те одоо хүүхдүүд нэг хэсэгтээ хөвгдгөө яагаад гэвэл одоо бүх угаар тоосууд одоо биенд бүр ингээд шингэсэн. Энэ үйлдвэрт хэдэн жил ажиллаж байна? Би энэ үйлдвэрт 16 жил ажиллаж байна. Би энэ үйлдвэрт 15 жил ажиллаж байна. Дөрөвдөг жилдээ ажиллаж байгаа. Энэ үйлдвэрт 13 жил ажиллаж байна. 4 жил ажиллаж байна. Тус үйлдвэрт 15 жил ажиллаж байна. Тэгэхээр бид нэр одоо энэ ажлын нөхцөлийн талаар та бүхдийн бичсэн загтлыг хүлээж авсан. Тэгэхээр та нар өөрсдөө одоо энд ажиллахад одоо ямар бэрхшээлтэй байгаа тэрийгэ тодруулж ярь та. За би энэ баригадын одоо дараагаар ажилладаг. За манай баригадын хамт олон бол ажлын нөхцөлөө одоо тогтоолгох тодорхойлох талаар бол олон жил ярьж байна, хөөцлөж байна. Өнөөдөр хүртэл бид нарт ажлын нөхцөл албан ёсоор тогтоож өгсөн юм байхгүй. Энэ одоо ямар нөлөө үзүүлж байна энэ нөхцөлд ажиллахад? За дуу чимээтэй энэ халуун одоо энэ тоосон нөхцөлд ажиллахад бид нар одоо уушиг одоо муудаж байгаа. За мөн одоо энэ хоолойнд хүртэл одоо хуурайшил халуун нөхцлөөс болж ингээ хуурайшилттай. За тэгээд мэдрэлийн ядаргаа. Ер нь бол ядаргааны хувьд бол бид нар одоо бүгд ийм ядаргаатай. За мөн халуун нөхцөлд ажилласнаас болж бид нар одоо их хөлөрдөг. За тэр хөлөрсөн одоо юугаа бол давс одоо хүний бид байх давсаа нөхөж авч чадахгүйгээр хүмүүс маань одоо ажил дээр татаж унах ийм юмнууд одоо хүртэл гардаг. Хэдэн градусын халуун байдгийг бэ? Бидний ажлын байрын нөхцөл дээр ажиллаж байгаа үед бол 720 градусын Цельсийн халуун дээр ажилладаг. Мөн одоо зарим дагуултай ажиллаж байгаа үед бид нар дээр одоо шавар материалаар солилж хийдэг бүлэнжэр хөөшингээд тэн дээр ажиллахад бол ерөөсөө маш их халуун. Дайдунга зуны цаг, өвлийн цаг ч гэсэн нэг сард одоо багцаас 3-аас 4 удаад ажиллаж байгаа энэ дэрэн дээр. Манай хэдэн цаг ажиллаж байна вэ? Манай хөл 3 ээлжийн байнгын ажиллагаатай. 8 цаг уу? Тий, 8 цаг. 24 цагтаа графиктай өдрөөл амар нь хагассан сайн гэж бол амрахгүй дандаа ээлж дагаж яадаг. Үйлдвэрийн маань нөхцөл хүртэл одоо зогсоход одоо боломж муутай. Та нар голдож ямар ажил мэргэжил хийдэг вэ? Ажил мэргэжлийн улс вэ? Би донх үйлдвэрлэх автомат машин дээр ажилладаг. Энэ дээр 4 дахь жилдээ ажиллаж байгаа. Хөдөлмөр хамгааллын хувцас ерөөсөө яг тогтоосон нормондоо ерөөсөө хүрдэг. Хувцас хэтэл одоо ерөөсөө тасуулаад яа тасуулдгүй хөр тэр байнгын шилийг тэр хэвийг бол тасалдаг. Тэр тоссон буцлаад ерөөсөө хувцснуудаа үсрээд тослохгүй байна гэж ерөөсөө байхгүй. Байнга тасалж байхгүй бол одоо бүтээгдэхүүний даваатал бас ингээ гардаг. Ямар хувцас хэдийн хувцастай өгдөг юм бэ танаа? Бэлээ сард одоо 4 бэлээ өгдөг. Тэр нь одоо бас хугацаанд ерөөсөө хүрдэггүй. Яагаад тэр нь тосоолоод мөн халуун хэв байхад тэр нь дороо цаад. Цамц малгай бол ажил хугацаатай байх уу? Тийм цамц малгай энэ өдрөлдөө нэгийг өгч байгаа. Танаа баригадын 19 хүний хэдэн эмэгтэй байна? 19 хүнээс 9 нь бол эмэгтэй байгаа. Хүүхдтэй нийл хүүхдтэй хүн бол 2 байгаа. Бид нарын одоо ажилтнууд бол ерөөсөө 8 цаг бол ерөөсөө яг ингээд машиныхаа ажил зогсдог. Хийдэг ажил маань бол ерөөсөө энэ бүх зөөгнөөс гарч байгаа бүх халуун шилийг бол одоо эмэгтэй бид нар бол бүгдийг тохируулж өгдөг. Тийм учраас одоо маш их хортой байд. Манай үйлдвэрт бол нормын сүүг бол оройны худалдаа бэлтгэлийн удирдах газраас сүү одоо дамжуулж авдаг. Тэр одоо сүүлийн үед бол сүү нь байнгын тасраад байдаг. Оройны худалдаа удирдах газраас сүү өгдөг. Тэгээ энэ дээр бэрхшээл их байна. Жишээ одоо манай 100 хүртэл 1480 градусаас эхлээд хайж эхэлж байгаа. Тэрний жинхэнэ хайлтын жил бидэн дээр очио гэж бодоход 1000 градус очно. Жинхэнэ шил туслая гэж бодоход бид 600 градус тусч байгаа. Энэ нөхцөл бид нар халуун нөхцөлтэй ажиллана. Яг халуун нөхцөлтэй ажиллаж байгаа үед бид нар одоо жинхэнэ гар хөдөлмөр хамгааллын бэд одоо хугацаа хийж ажиллаж байгаа. Энэ хөдөлмөр хамгааллын бэд одоо биднес нормтой л доо. Яг сард нэг 4 бэд нэг норм хугацаа. Энэ заримдаа сард хүрдэг,
заримдаа хөрдгөө. Яагаад хөрдгөөр зарим үед бидний их засвартай үед нөгөө халуун хэв, халуун одоо шавраа авахын тулд нөгөө бэлэгээр аав. Энэ авч байгаа бэлээ чинь нэг удаагийн авалтанд л шатна. Энэ нэг удаа 7 хоног биш нэг удаа нэг бэлээ өөрийн чинь дөрвөн бэлээ ханаач хөрөхгүй. Ийм нөхцөлд ажиллахад ажилчдын доктор суурьшид аль хэр байна? За манайхад одоо яг 19 ажилчтай байна одоогийн байдлаар. За үйлдвэр энэ автомат шугам тавигдсанаас хойш одоо ажилчид бол дэтгэврт гарсан хүн одоо 4-5 байна. За мөн групптэй хүн 5 байгаа. За хөнгөн ажлын одоо 40% та хүн бол одоо 3-4 байна. За ингэхээр одоо ер нь ажилчин хүн маань ингээд 11 жил болоход ингээд хохироод байж байгаа. Манай хамт олонны одоо ярианаас ирсэн одоо тодорхой байна. Үнэхээр бидний ажиллаж байгаа нөхцөл манай үйлдвэрийн нөхцөл бол одоо үнэхээр хүнд одоо хортой, халуун, дуу чимээтэй энэ бол одоо хэн бүхэнд ойлгомжтой байна. За энэ талаар одоо ерөөсөө дээш нь асуудал удаа дараа тавьсан боловч энийг минь одоо шийдэж өгдөг. Ингээд одоо ажилчин хүн хохирсоор байх уу? Энийг бол Монголын үйлдвэрчний төв зөвлөлд за удирдах дээд байгууллага энэ сайд дарганараас гэсэн одоо бид нар асуухад бол энэ буруудахгүй юм алга. За үйлдвэрийн нөхцөлийг тогтоолох талаар эрүүл ахуй халдвар нэн судлалын улсын институт, Монголын үйлдвэрчний төв зөвлөл, хөнгөн күнсний үйлдвэрийн яамуудад бид асуудлуудыг тавьж байсан. Үүний дагуу 1982 онд 1985 онд улсын ариун цэвэр халдвар судлалын байц агш нөхөр одоо хандаа ирж одоо 21 дот акт тавьж үйлдвэрийн бүхэл одоо эрүүл ахуйн хэмжилтүүдийг хийж явуулсан. Түүнчлэн 88 оны 6 сарын 15-ны өдрийн Улаанбаатар хотын ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын ариун цэвэр халдвар судлалын станцын 169 тот актаар одоо эмч бат чулуун одоо зохих хэмжилтүүдийг хийсэн. Ийм одоо хэмжилт судалгаанууд удаа дараа хийгдэж байгаа юм л да. За үүний дагуу одоо бид 1989 оны 6 сард үйлдвэрийн тариф мэргэжлийн агуулгыг одоо шинжилэн боловсруулж батлуулад байна. Одоогийн байдлаар үйлдвэрийн нөхцөлийг тогтоолохоор үйлдвэрчний төв зөвлөлд асуудал оруулж гад байгаа юм. Өдий олон жилийн хугацаагаар одоо үйлдвэрийн нөхцөл тогтоогдохгүй байгаа одоо шалтгаануудыг одоо бид зүгээр судлах гэж оролдсонгүй. Сүүлийн үед болохтой зэрэг мэргэжлийн байгууллагууд одоо бий боллоо. Мэргэжлийн институтууд их хэмжээгээр ажиллаж байна. Тухайн хүмүүсийг одоо манай үйлдвэрийн нөхцөлийг одоо тогтоож явах байхаа гэдэг найдвартайгаар одоо өнөөдрийн өдрийг одоо хүртэл бид явлаа. Уул үйлдвэрлэлийн одоо харьяал хүртэл одоо бидний одоо санаанд бол хүрэхгүй байгаа юм. Хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн гаргадаг. Хүнсний үйлдвэрийн одоо бүтээгдэхүүн савлдгийн бүтээгдэхүүнийг хийдэг үйлдвэр. Гэвч үйлдвэр маань одоо хүн тортой хэмээн үйлдвэр юм. Тийм учраас энэ үйлдвэрийн одоо харьяаллыг шинжилэн тогтоох асуудал заашгүй чухал шаардлагатай юм шиг байгаа юм. Мөн түүнчлэн үйлдвэрийн одоо эдийн засгийн үзүүлэлтийг сайжруулах, ажилчдын одоо ахуй хангамжийг дэвшүүлэхтэй холбогдуулаад энэ үйлдвэрлэж гаргаж байгаа бүтээгдэхүүний үнийн асуудлыг бас давхар шийдэх шаардлагатай юм шиг байна. Манай шилний үн бол хэтэрхий жижигхэн, ялангуяа өргөн хэрэгцээний эдлэхэн бол алдагдaltaй байдаг. Энэс болж одоо улсаас их хэмжээний одоо үнийн зөрүү авч одоо алдагдaltaй ажиллаж байна. Мөн энэ шалтгаанаар үйлдвэрийг одоо 2-3 удаа хаана гэдэг асуудал яригдчих. Одоо энэ үйлдвэрийн одоо нөхцөл, үйлдвэрийн эдийн засгийн үзүүлэлтийн талаар одоо мөн анхаарч ирсэн тал байгаа юм л да. За үйлдвэрчний байгууллагын зүгээс ярихад бол манай үйлдвэрийн хөдөлмөрийн нөхцөлийн тухай дээр байгууллагуудаас олон удаа үзлэг шалгалт хийж явсан. Харамсалтай одоо болтол бидний энэ одоо шийдийг авч өгч одоо тодорхойлж чадсангүй. Энэ одоо тухайн нэгэн хүний хариуцлагаас болдог ч юм уу аль нэгэн одоо албан байгууллагын одоо буруугаас болж цаана одоо ажилчин хөдөлмөрчин одоо хохирч одоо байж байгаа нь их харамсалтай байна.
ч одоо дэтгэврийн насанд хүрсэн юм байна. Ингээ гарч чадахгүй байна. Мэдээж хувь хүндээ ч гэсэн хохиролтой байгаа. Та энэ дэтгэврийн байгууллагатай ер нь ярьж ирсэн үү? Ярьж ирсэн. 78 онд Улаанбаатарын хотод зөвлөөс ирж хүн асууж биднийг нөхцөл тодорхойлох талаар арга хэмжээ авна гэдээ явсан. Одоо болтол байлгүй. Тэгээд би энэ дээр ууд ажиллаж байхдаа одоо их хүндрэлтэй өөр ажиллаж чадахгүй болоод тэгээд өөр газар одоо би 2 дугаар зуухан дээр шилжиж ажиллаж байгаа. Би одоо ингээд 55 хүрлээ. Одоо гэртээ сууж яхад хүн байгаа юм одоо тэгээд ажил хийгээд дэлгүүртээ гарч чадахгүй. Нөхцөл тодорхойлох хэрэггүй. Хэдэн хүүхэдтэй? Би одоо 9 хүүхэдтэй. Ээж одоо тэтгэвртээ гарахгүй та үнэхээр ядарч яана л гэдгийг. Тэгээ нөхцөл ирэхгүй болохоор надад ямар ч одоо боломж алга ингээ хүлээгдээд байдаг. Ямар ч арга алга одоо энийг ирэхгүй байхад гэж би найдаж итгэж байна. Одоо ингээд та нар ахыг ирсэн одоо ямар ч байсан бид нар хүн тусалсан үзүүлэл байхад гэж би бодож байна.